Өмнөх ангийн төгсгөл энэ үнэхээр хайр уу гэж манай ёйчаа асууснаар дуустдаг. Тэгсэн чинь цагаан ус маань югсэн гэж энэ мэдрэмжийг шалгахын тулд хоёулаа үргэж байгаа бүстэй гэж хэлээд ёйчааныг уурлуулад явуулчихна. Үгүй тэр ёйчаа уурлаад явчихж байхад чинь саяны царайны хувилбар үнэхээр шилтгэн байлаа гэж лавж байна. Тэгсэн чинь манай энэ ичи ягаад тэгээ яг үндэ хайр гэж юу болохыг юусэн мэддгүү заяо. Агуусаа хараад л баймаа ширтээ түүнийг харахаараа харцаа сагаж чаддгүй байнга ширтчихдэг өөр зүйлийг анзаардгүй гэсэн чинь энэ цайвар ус найз нь чи анхны харцаа дурлцсан юм уу гэж асуудаг заяо. Манай залууч анхны харцаа руу тэр нь яг ямар мэдрэмж ингээд бүр төмс. Яа маань өглөөнийхөө хэлсэн үгэндээ бүр готраад симпа яг юу гэж бодсон болоо. Би үг нь ингэж хэлэх гээгүй юмсан. Илүү хөөрхөн зүйл хэлхийг хүссэн юмсан. Ямар ч ч маргааш уулзахаараа уушлахгүй гэж хэлдэг. Нилээд хідэн хичээлийн цаг өнгөрсөн ч манай ёйтой ичи маань таарах шинжаалгаа. Өдрийн цагаар хүртэл бүр таг заяо. Яг энэ үед ичи маань өдрийн цагаа ангидаа эзэж байх ба найзууд нь сакс хам тоглох уу, хөлбөмбөг тоглох уу, хамт гарах уу гэж заяо. Ичи маань миний хөл өвччихсэн болохоор боломжгүй гэсэн чинь манай ёй хүрээд ирсэн байдаг за. Тэгээд юу хөл өвчсөн маа тэ шууд гүгээд өчөж байгаа юм чи. Угийн манай охин чи алдартай юм болохоор олон хүний нүдэнд тусаад үүнийг анзаарсан ичи маань нөгөө хуучин сургуульд аваад ирдэг. Ёй маань өчигдрийн хэлсэн явдалтай уушлахгүйгээд манай хоёр угаасаа юм бодоогүй идэргээ тэгээл чимээгүй зогсооддаг заяо. Ичи маань ч нэг сэдв болсон буюу өмнө болцоонд идэж чадаагүй гёзагаа идэхээр явъя гэд орой 7 цагт болцоо товолцгоодог. Энэ хоёр маань тохирсон явсараа гёза идэх гээд ресторанд ороод ирсэн чинь цаанаас нь нөгөө хоёр далжсэн юм ороод ирдیں۔ Тэр хоёр найзынхаа нэг цайвар үст нь хамт суйлдаа ханхудаа би юм яриг гэсэн ичи маань гүй зүгээр өөр хол газар явд суугээд бүр шулуух хэлчихдэг заяо. Хэдий хос усан ч тэр шаргал үст нь бүр ширтэй л байдаг за. Манай ёйчаа маань жоохон дарамт мэдрээ байжсэн чинь ичи маань шууд хажууд нэрээ суучдаг. Манай охинд сандарсандаа шууд л хажууд нь сандраад ингээ хэлчихдэг за. Тэгсэн чинь манай ичи маань ч гэсэн би ч гэсэн сандарч байна гэж хэлдэг. Тэгээд далив гартан дээр ингээд гарт нь хүрсэн чинь цаанаас нь орж ирсэн нэг далжсэн хоёр охин хоёр хэрэгтэй сууж ингээд манай охиныг хичээгээд гараад татахт нь хүргэнэ. Ээчээж өчигдрийн хийсэн зүйлийг сайн бодож үзсэн. Тийм болохоор нэг зүйлийг шалгах хэрэгтэй байна гэд амар ойртдог. Йоо яг үнсчлээ дээ гэсэн чинь үнсээгүй байдаг заяо. Чинь хിവэрэ байх юм бол би чамааг үнслээ штэ гэсэн манай охин шууд л түлхдэг. Тэгсэн ичи чи яна хоёлоо гёза идсэн билүү яг баларх чи гэж наадгийн. Ичиж өдийг хүртэл гаргасан хүчин чармаалтаа дэмий зүт болгомооргүй байна. Хоёлоо хөтөлцөөд явах уу гэсэн чинь манай охин агнаасаа хөтөлцөн гэж тохиролцоогүй өстэй. Тийм юм угаасаа гэрээнд байхгүй л гэж байна. Гэсэн ч ёй маань цаанаасаа угаасаа хүсээд байдаг. Тэгээд хоёлоо хөтөлцөх юм бол дахиад л хоёр эрэхтэй гэж андуурагдчихтэй л гэсэн ичи маань надаа хамаагүй гэж хөтөлцөөд харьдгаа. Ёйч ичи дурлцсан байдаг. Гэтэ үүнийгөө ерөөсөө өөрөө анзаардгүй гэхүү ойлгодгүй гэхүү. Тэгээд ичи намайг хармаар байна. Үзэглэндээ гэж хэлэхгүй өдрөө минь харж агаад хайртай гэж хэлээсэй гэд бүр дотроо бодоод л байдаг. Тэгээд усаасаа гарч ирсэн чинь их чинь байдаг. Яагаад ингэж удаад байна гэсэн нэг хариухгүй шууд л уцаа хараад байна. Их чинь шууд л анзаарсан бололтой. Ёо чи найзлуутай болчихсон юм уу? Ямар дүртэй адилах юм? Ямар хүнтэй адилах юм? Ямар зан чанартай хаана хийхий ингэж асууж өгнө. Манай охинч манай дээд ангийн симпай нэг сургуульд сурдаг. Өөр ханхуу гэж дуудагддаг нэг л гэсэн чи их чинь чам тохирох юм байна. Чамайг сонгосон гэхээр нилээд л мэдрэмжтэй байх юм даа гэж явдаг. Ганц уцаа ширтээ зогсоод байсан нь манай ёй биш байж таардаг. Ичи маань ч гэсэн ширтээд сая тэгтээ болиулаагүй бол үнсчихсэн бол би зогсож чадахгүй байсан байхаа л гэж боддог. Өчигдрийн явдлаас болоод манай ёй маань ичигээс тухтаад байдаг. Энэ ч гэсэн бүр амар илтцээ юу. Ичи ч гэсэн үүнийг анзаарснаа байртай. Зүхтаад баригдахгүй байсан болохоор манай ичи шууд л ханаж хангуудаа барьчихлаа гэдэг. Ичиж хүзүүн дээр наалчсан байсан үсийг авах гээд хүрсэн чинь манай охин сандаасандаа шууд л цохоод авдаг. Ичиж дахиад намайг үнсэн гэж бодсноо. Би ч нэ дургу байгаа зүйлийг хүчилж хийхгүй. Тийм болохоор санаа зовлтгүй гэсэн чинь манай охин би дургу байгаа гэж юу? Өчигдрийн өнөөдрийн явдал үнэхээр дургу байгаа гэж юу? Гэж нэг сайн тунгаж бодсноо. Ичигээ маань цамсаас зураад яг үнэндээ би ягч гэж хэлсэн. Ёй маань хоёр найз нь ёйг хайж байдаг. Манай охин за би ингээд явахгүй болохгүй гэд шууд баяртай гээд явдаг. Ёй маань булан эргээд очивгүй шууд л ягаан ус найзынхаа мөрийг дэрлээд унцдаг. Манай охин өчигдрийн болон өнөөдрийн явдал дургүй дээ ингэж дургуйлахад байгаа юм биш зүгээр л найдлага тавиад тэрнээсээ хичээд байгаагаа ухаардаг.
Харин энд ичээ маань болохоор зүгээр л цамцаас зураа зогсоож байхад одоо юу вэ? Бүр яг зүрх дэлбэрэх нэ гэснээр манай аниме маань 4-р анги дуусч байна. За тэгээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Оурон High School удахгүй орох болохоор та хэд минь хүлээгээд байж байгаарэ. За тэгээд баяртай.